Тэгээ өөрийгөө өлсгдөггүй гэсэн байна. Хичээж ахаарна. Энэ бол биелээгүй. Энэ залхуурал гэдэг үнэхээр новшин зүйл байна. Тэгээ бодсон чинь мөнгөнд би бол айгуу дуртай. За энэ манифестыг бол биелсэн гэж үзчихье. Яг энэ манифестыг бол найзуудын өнцгөөс сонсох хэрэгтэй. Би бол ид шидтэн. Тэгээд миний хүссэн бүх зүйлс биелээд байдагт би үнэхээр гайхширдаг гинэ. Энэ манифест бол биелсэн. Энэ манифестыг бол би тэгтээ давуулж биелүүлсэн гэж бодож байгаа. За сайн байцгаана уу? Өнөөдөр айгүй юм хөөрхөн ид шидийн бичлэг орох болно. Бүгдээрээ хамт жоохон ид шид мэдрий. За би одоо нэг юм шинэ сартай өдөр чөлөө ямар сартай өдөр гэдэг лээ би бас яг үндэд тийм сайн судалдаг мэддэг бүр яг 100% одоо яг ганцхан астролог гэдэг зүйл дээр одоо миний бүх амьдрал бас явдаггүй байхгүй юу? Мэдээж хажуугаар нь сахилга баат, шинжлэх ухаан гэдэг зүйлдээ итгэн, бүх юм надаас шалтгаална гэдэгт итгэн. Гэхдээ бас одоо тиймэрхүү зүйлүүдийг үгүйсгдэггүй, итгэхийг хүсэж байгаа болохоор биелнэ гэж боддог. Тэгээд нэг юм чухал сартай өдөр манифест хийхэд айгүй гоёгээд тэгэд би яг тэр өдөр цаасан дээр манифестыг бичээд тэг хатгалж исэн байхгүй юу? Тэгээд тэрийг ингээ гахаандаа хийдэг. Ерөн гахаанд болохоор одоогийн сервантанд байдаг нэг гахаа байдаг. Энд болохоор би ер нь манифестийн цаасуудаа хатгалдаг. Тэгээд дахиад нэг манифестийн цаас байсан. Тэрийг бүр таг мартцсан байлээ. Тэгээд саяхан нэг онгойлгож үзээд энэ бол жил болцсон байна гэд энэ манифестийн цаас болсон. Тэгээд энийг болохоор би 24 оны сүүлд биччихсэн байлээ. Тэгээд 2025 оны сүүлд гэхэд би одоо ийм зүйлүүдийг манифест хийсэн байх болно гэж бичсэн байсан. Тэгээд хэдүүлээ миний манифестээс хідэн биелсэн, яг юу манифест хийсэн, хідэн биелээгүй гэдгийг хамтдаа харцгаая. За эхний манифестоо шууд биелээгүй. За ингэж эхэлж байна. 2025 оны сүүл гэхэд Руби өглөө 7 цагт сэрдэг хөвшилтэй гэсэн байна. Энэ бол биелээгүй. Дараагийнх нь Ruby really takes care about her diet. She doesn't eat junk food. She prioritizes her health. She is really picky eater. She doesn't starve her. She eats protein. Гинэ. Би нөгөө миний хооллолт угаасаа л юм яг юм эрүүл хооллолт бол нэг байгаагүй. Айгүй хол зайтай иддэг байсан байхгүй юу? Тэгээд тэр угаасаа айгүй чухал штэ. Ямар ч мөнгө, алдар нэр, ажил карьер ч юм уу тийм зүйлээс илүү эрүүл мэнд чухал. Тэгээд эрүүл мэнд чинь хооллолтоос эхлэлтэй одоо хивэн ойрноос эхлэлтэй хамгийн түрүүнд манифестээс хоёр зүйл нэг нөхгүй юу. Тэгээ хоёр дахь манифест маань ч гэсэн яг үнэндээ яг одоогийн байдлаар яг өнөөдрийн байдлаар бол биелээгүй байна. Гэхдээ биелсгүй байгаа. Яг гоё цагаар хоолдог, өдөрт багада 2 махаа хоол иддэг, уурганы шейкээ уудаг ч юм уу тийм байсан. Тэгээд junk food бол ер нь бол нэг иддэггүй, кола молоо нэг уудаггүй, чипс мипснэг иддэггүй, одоо чихэр бичэн сникерс, шоколад ч юм уу тиймэрхүү юм нэг иддэггүй. Гэхдээ зөв хоолоо бас иддэггүй. Ховор иддэг. Тэрийгэ битсэн байна. Эрүүл мэндэ нэгт тавьдаг гэсэн байна. Тэгээд юмыг аягүй гол шилж иддэг гэсэн байна. Тэгээ өөрийгөө өлсгдөггүй гэсэн байна. Тэгээд уурга аягүй сайн авдаг. Өөрийгөө өлсгдөггүй гэдэг нь би аягүй сонио өлсөж чаддаг. Юу гэдэг хүчээр өлсөд байдаг та биш. Өлсчүүд за одоо энэ өлсгөлөнгөө жоохон удаан барьчи да. Дахиад жоохон удаан юм идэхгүй явчи да гэсэн тийм утгаар өртөөсөө биш. Зарим нэг хүмүүс ч өлсөөд шууд идээд идэв штэ. Би болохоор өлсөн ч гэсэн хитэн цаг юм идэхгүй байж чаддаг. Ямар нэгэн ажилтай бол эсвэл залхуурахаараа ч юм уу өртөөсөө ингээд юм иддэггүй заяа тэр бүр үнэхээр муу. Тэгэд би өглөөний цайгаа уучаад бүр орой 10-11-т ч юм идэх үед байдаг. Хоол хийж мэгээд ч юм уу Тэгэд энэ өлсөж чаддаг зангаа болмоор байна. Одоо бас хоолтонд аягүй сайн анхаарахыг хичээж ахаарна. Хоолт аягүй чухал. Өдөөд би нэр амир сонин гэдэг штт. Махан юмар өлсдөггүй. Зүгээр юм талах, тараг, сүтэ будаа, каш гэдэг юмар өлсөд идэг. Тэр юмнуудыг чи идэхээр ингээ аягүй хурдан өлсчихдээ штэ. Тэгээ буцаж идэх гэхээр ингээ залхуураад идэг. Тэгээд юм идэх надад амир ажил шиг санагдаад идэг. Одоо суун, одоо энэ хоолыг би халбагдана, зажлна, залгина. Ёо, ямар их ажил вэ гэх бүр яг ажил шиг санагдаад идэг. Тэрийг би саяхан анзаарсан. Яагаад би ингээд өөрийгөө өлсгөөд, тэгээ өлсөөд ижиж ингээ хоол идэхгүй яваад гэм бол гэсэн чинь надад зүгээр л хоол идэх ажил шиг санагддаг болохоор юм билэ. Тэгээ ямар нэг юм одоо юу гэдэг хоолны өвчин ч юм уу тийм юм бол байхгүй. Одоо юу гэдэг юм идээд тэрийг шингээж чадахгүй бөөлжих ч юм уу эсвэл би толинд ингээ таргаа харагдаад турмаар байгаа ч юм уу тийм өртөөс байхгүй. Зүгээр л ингээл хоол идэх бол ажил шиг гэж бодхоо болчвол яг гоё идэх гээд байгаа байхгүй юу. Тэгээ дээрэс нь би цадтлаа идэж өртөөсөө чаддаггүй. Гизээ ингээ дүүртэл иддэг шүү дээ тэгж чаддаггүй. Тэгэхээр дотор муу горигод иддэг. Тийм болохоор би ерөөл аки намайг хэлдэг амир хийддэг гэж. Тэгээ акитай байхаараа гадуур ажилтай байхаар аялахаараа би айгүй хийддэг. Гэхдээ маш ойрхон баг багаар идээд байдаг.
Нөгөө цадтлаа идэж чаддгүй хүн чинь жоохоо идчихэд 30 минутын дараа үлснэ. Тэнгүү дахиад юм идэхгүй гэд. Тэгэд би энэ залхуурал гэдэг гэдэг үнэхээр новшийн зүйл байна. Яг л мэдхгүй тансаг нэгтээд гэх юм уу. Залхууралч ер нь бол амар тансаг хүний зүйл шүү дээ. Одоо юу гэдэг ямар нэг өөр юмыг буруутгахгүй яг цэвэр надаас шалтгааллах юм. Энд дэр жоохон арчаагүй байгаад байна. Энэ жил жоохон хоолтон дээр арчаатай болцгоё. За дараагийнх нь she exercises 3 times a week. Nothing can make her miss this schedule гинэ. 7 хоногт 3 удаа дасгал хийдэг. Энэ дасгалын хуваарийг нь юу ч өөрчилж чадахгүй, юу ч садаа болохгүй гинэ. Одоогоор л дасгалаа тогтмол хийхгүй байгаа. Гэхдээ одоо ер нь маргааш нэг өдрөөс буцаад дасгалдаа тогтмол явдаг болно. За ингээ ихний манифестууд бол ер нь гоё шүү. Аюу гоё эрүүл мэнд зөв зүйлүүдээ яг нэгт тавьсан байна. Дараагийнх нь each morning she is really happy to wake up in her own 3-room apartment that she bought гинэ. Өглөө бүр өөрийнхөө худалдаж авсан 3 өрөө байранда сэрдэг нь ингээд Рубиг үнэхээр аз жаргалтай болгодог гинэ. За энэ манифест маань бол яг энэ битсэн шиг биелээгүй. Гэхдээ би өөрийнхөө мөнгөөр түрээсэлж байгаа 3 өрөө байранда өглөө болгон сэрж байгаа. Тэг энийг бичиж авах үедээ би ердөөсөө энэ байранд нүүж ирээгүй байсан. Энээс өмнө би эгчтэйгээ хамт амьдардаг байсан. Нэг танил эгчтэйгээ. Тэгээд 2024 оны 6 сард би нүүсэн. Тэгээд нүүхдээ энэ байранд ирсэн. 3 өрөө байр. Тэг ингээ бодсон чинь ингэж бодож байгаа байхгүй юу? Яг байраа худалдаж аваагүй ч гэсэн 3 өрөө байр түрээсэлж чадах хэмжээнд байна гэдэг надад ингээ өөрөөр айгүй бахархмаар санагдулдаг. За энэ манифестыг бол биелсэнгээ үзчихье. She practices meditation, self-love, self-affirmations, high frequency, high vibrations. She never lost her feature that is grateful for every single thing she has. Гинэ. Айгүй их бясалгадаг, өөрийгөө хайрладаг, дээд үйлцэлд байдаг, вибрац гэдэг зүйлэнд итгэдэг, надад байдаг жижигхэн зүйлс бүрдээ талархдаг зан чанараа огт алдаагүй гинэ. Энэ бол үнэ. Би өөрт байдаг жижигээс том бүх зүйл баярлдаг. Одоогийн байгаа байдал надад бүр үнэхээр гоё байдаг. За хинч намайг өглөө босооч гэж хэлэхгүй би өөрөө хүсэж байгаа болохоор орноосоо босно гэдэг ямар гоё юм бэ. Би одоо энэ түрээсэлж байгаа байрандаа одоо өөрөө эзэн болж байгаа шүү дээ. Энийг би өрдөөс түрээсийн байр гэж ярихгүй мэдээж гэр гэж яриндээд би ингээ гэртээ өөрийнхөө ор хүнжилд яг өөрийнхөө хүссэн цагт унтж байгаа нь ямар гоё вэ гэ би ингээд орой олго ингэж талархдаг. Тог тасарсан ч юм уу ус тасарсан ч гэсэн тэгэл талархаал байдаг би. Тасрах ус байна гэдэг ямар гоё юм бэ гэл за. Тэг ер нь ингээд жижиг сажиг зүйлд бол айгүй талархалтай байдаг. Ердөөсөө тэднийг ингээд байх ёстой зүйл гэж хүлээж авдаггүй. Одоо яг ийм бодолтой байдагтаа би бас айгүй талархдаг. Хэнийг нэг дээрээс харж болохгүй, хэнийг нэг одоо юу гэдэг надаас илүү ямар нэгэн одоо объектив зүйлээрээ надаас илүү байгаа хүнийг гэл ингээ хитрхи шүтгэхгүй. Тэгэл одоо хүнийг өнгө мөнгө зүс хаана амьдарсан, хаана төрсөн, ямар сургууль төгссөн ч юм уу тиймэрхүү юмар шүүхгүй, би хүүхэдтэй дүүнэртэй ч гэсэн тийм юмыг ердөөсөө заахгүй. Тийм зүйл боддогтой айгүй баярлдаг. Яг хүний эрхэм чанаруудыг айгүй сайн эрхэмлдэг. Би бас мөнгөнд би бол айгүй дуртай, мөнгийг айгүй талархаж хүлээж авдаг. Гэхдээ мөнгийг шүтдэггүй. Одоо ингэ шүтэл мөнгө одоо аз жаргалын түлхүүр ч юм уу одоо мөнгөтэй байхад хүн хүснээ худалдаж аван ч юм уу тэгж боддоггүй дээ бас айгүй баярлдаг. Мөнгнөөс илүү мөнгийг ингэ чухалчлаа шүү дээ тийм мэдээж мөнгө чин асар их хэрэгчлөө. Тэгээ гой дурсамжуудыг бүтээн, гой тав тухайг надад өгнө. Миний хайртай хүмүүст өгнө, миний ээжэд, миний дүүнерт, миний хүүхдүүдэд ирээдүйд өгнө, боловсрал өгнө гэдэг ингээ бодохоор ингээ гоё зүйл байгаад байгаа байхгүй юу. Тийм яг мөнгийг муухай болгодог зүйл нь хүн өөрөө. Тэг ингээ хизээч одоо ямар нэгэн зүйлийг ч юм уу тэ хин нэгэн хүнийг ч юм уу худалдаа тавчи гэж тэгж бодохгүй хинэгнээс би илүү орлого олж байгаагаа би чамаас илүү гэдэг юм дээрээс харьцах зүйл болохгүй шүү гэж боддогтой байгуу талархт юм байна. Тэгэд энэ зан чанараа бас алдмааргүй байна. Ирээдүйд одоо энэс илүү орлоготой, энэс илүү хөрөнгөтэй болсон үедээ одоо байгаа зан чанараа мартаж болохгүй шүү гэж би ер нь одоо аягүй чухалчилдаг. She's working less hours and making 10x more money. She has all the skills, ideas, potentials to earn money. She appreciates money and money loves coming to her. When money comes, it stays гинэ. Яг нөгөө мөнгөний тухай манифест явж байна. Бага цаг ажиллаж тэгээд одоо тэр үед байснаас 10 дахин илүү орлого олно гэсэн байна. Энэ бол яг бага цаг ажиллаж гэдэг нь
Яг 24 онтой харьцуулахад бол хамаагүй бага цаг ажилласан юм байна би. Тэгээд 10 дахин илүү орлого олно гэдэг нь бас үнэн. Мөнгө олох бүх чадвар, шин санаа, тэг потенциал нь байгаа гэсэн байна. Мөнгө над дээр амархан ирээсэй биш. Яг мөнгийг олж чадах тэр бүх хэрэгсэл надад байгаа. Би юугаарч дутагдаагүй. Одоо үгүй. За би ийм байсан болж илүү мөнгө олох байсан да. За би одоо үгүй гадаадад сургууль төгсөн бол илүү мөнгө олох байсан да ч юм уу те ингэж өртөөсө дутагдж байгаа юмдаа ингээ анхаарахгүй. Харин надад бүх зүйл нь байгаа гэж манифест хийсэн байна. Тэгээ эндээ бол бас итгэдэг. Өртөөсөө юм дутуу мэдрэмж авдаггүй. Тэгээ мөнгийг үнэлдэг гэж байна. Тийм ээ. Тэгээ мөнгө над дээр ирэх дуртай гэж байна. Мөнгө над дээр ирэхээрээ надад айгүй удаан үлддэг гинэ. Одоо над дээр ирээд хаашаа алга бол одоо хаашаа үргэлжлэн мэддэхгүй алга болдог биш яг ингээ юм болж үлдэж чаддаг гинэ. Тэгээ энийг ч гэсэн би манифест биелсэн гэж бодож байна. За мөнгийг хүндэлдэг гэдгээ бол сая түрүүн тайлбарлсан. Тэгээд мөнгө над дээр ирэх дуртай. Энийг болохоор би ингэдэг. Мөнгийг одоо хүндэлдэг болохоор мөнгө надад ирэх дуртай гэж би бодох дуртай. Мөнгийг би үргэхдээ ямар үнэтэй юм бэ? Гэл нэг татханж одоо үрдэг тийм одоо зан чанар гэх юм уу тийм зүйл байдаг штэ. Би өртөөсөө тэгдэггүй. Үрэх мөнгө байна гэдэг ч ямар гоё юм бэ. Тэгээ энэ үрэх мөнгөөрөө би өөрт хэрэгтэй, өөрт таалагддаг, өөрийг намайг ингээд аз жаргалтай болгох, намайг илүү гоё болгох тийм зүйлүүдийг би худалдаж авч штэ. Энэ мөнгөөр би одоо юу гэдэг ээж маань баярлах зүйлийг худалдаж авч, энэ мөнгөөр би дүүнер баярлах зүйлийг худалдаж авч, өөрийгөө баярлах зүйлийг худалдаж авч ингээд тэгээ ер нь л айгүй жаргаж үрдэг. Тэнгүүт ингээд мөнгө яг ингээд төсөөлөлтөө айгүй юм хийм байж магадгүй. Руби намайг ямар гоё зарцуулт юм бэ? Намайг ямар гоё ашиглад юм бэ ч юм уу те. Тэр руби дээр очоод л ах юмсан гэд одоо юу гэдэг өөрөө хүсэж над дээр ирээж мөнгөтэй олоосоо над дээр мөнгө ирээсэ гэж гуйх биш. Ингээд мөнгө надад татагдах дуртай гэд одоо тэгж манифест хийсэн байна. Тэгээ мөнгө надад үлддэг гэдэг бол энэ манифест бол бүр 100, 200, 300% биелсэн байна. Би 24 онд байсан хатгаламжнаасаа яг одоогийн байдлаар бүр хэд дахин их одоо мөнгө ингээ хатгалсан байгаа. Энэ манифест маань бол биелжээ. I'm surrounded by only good, divine, pure people. I really learned to recognize people's true intentions and really love taking care of people that are around me гинэ. За намайг дандаа ийм гоё, цэвэр, ийм үнэн хүмүүс хүрээлсэн байдаг. Тэгэд би хүн таних, тэг хүн яг ямар зорилготой байна гэдгийг үнэхээр таньж чаддаг. Тэгээд яг миний эргэн тойронд байгаа хүмүүсийг би халамжлах дуртай гэсэн байна. Ер нь бол би өөрийгөө муу хүнээр хүрээлүүлсэн гэж үрдээс бодохгүй байна. Миний яг ийм хүрээлэлд муу зорилготой ч юм уу тийм хүн байгаа гэж надад өрдөөсөө санагдахгүй байна. Ашиглачи ч юм уу эсвэл рүү би хол явах чи харнаач мэдгүй нэг тийм юутэй хүн бүр толгойд зэр ингээд пак гэд ингээд орж ирэхгүй ногт. Тэгээ энэ манифест бол биелсэн байна. Тухайн үед тэгтээ тийм хүн байсан болохоор тэгсэн болов уу? Эсвэл зүгээр тийм хүмүүстэй уулзрахаас айгаад ингэж бичсэн болов уу? Тэгээд хүний одоо яг юу бодож байгаа, ямар зорилготой надтай яаж харьцаад байгааг тань сураасаа гэсэн байна. Энийг бол бас нэг хэлж мэдэхгүй байна. Нэг юм олон төрлийн шинэ хүмүүстэй танилцаад хитрхийн амьдралдаа ойртуулаагүй болохоор. Тэг яг одоо миний одоо ингээд яг байсан хүрээлэл байгаа шүү дээ. Тэндээс үүссэн бас шинэ танилуд байгаа. Тэд нар бол яг миний хувьд бүр ингээд ийм дотн биш. Гэхдээ бас нэх хол бас айгүй хол зайтай биш. Яг тэр зайд бол надад тэр хүмүүс үнэхээр гоё байгаа. Тийм болохоор бас тэн дээрээс та нэрээ нэг муу юм бас өрдөөсөө бодохгүй байна. Эргэн тойрныхоо энэ хүмүүсийг халамжилж хайрлах дуртай гэсэн байна. Ер нь бол надад өөрийгөө эрхлүүлж, өөртөө юм авч өгөх мэдээж гоё байдаг л да, өөртөө гоё зүйл хийх. Гэхдээ тэрнээс илүү хайртай хүмүүстэй гоё юм авч өгөх, гоё юм хийх. Тэр надад ингээд илүү их баяр баясгалыг авчирдаг. Ингээд нэг юм хувь нэмэртэй санагдаад идэг. Энэ хүнийг би баярлуулж ин даа биш. Зүгээр л ингээл нэмэртэй, инээхт нь нэмэртэй, баярлахт нь нэмэртэй байгаа юм шиг. Тэгээ би дүүнэрийгээ эрхлүүлээ, дүүнэр инээж байгаа царайг тэ дүүнэртээ хоол авч өгөө, дүүнэр ингээ гой тэрийг идж байгааг харах надад ингээ үнэхээр ингээд сэтгэл бүр ингээ тайвширдаг. За бүр ингээл яг юм амар гоё юм үзэсгэлэнт байгаа юм шиг миний дотор. Тэгээд ердөөсөө тэндээс одоо юу гэдэг би та нарт ингэж штэ гэд нэг юм баярлаа. Вау та гоё шүү ч юм уу. Тийм үг биш, зүгээр л ингээ баяртай байгааг нь харах надад ингээ үнэхээр гоё идэг. Ээждээ ч гэсэн гоё нэмэр болохоор надад ингээ үнэхээр гоё идэг. Тэгээд яг найзуудын хувьд бол яг миний бодлоор заяа дайжгүй байгаа гэж бодож байна. Гэхдээ энийг найзуудын өнцгөөс яг энэ манифестыг бол найзуудын өнцгөөс сонсох хэрэгтэй. Аюул сайн халамжилдаг уу гэхээр бас үгүй гэж орж ирж байна надаа нэг юм 40% таа юм болов. I'm a really good friend and excellent girlfriend and good daughter гэсэн байна. Би маш сайн найз хүн, тэгээ маш сайн
одоо охин гэсэн байна. Одоо ээж охин гэд. Тэгээ сая найзуудаа бас хэлчихлээ шүү дээ. Яг үнэхээр сайн найз байгаагүй тэдний зүгээс ингээ хэлнэ. Тэгээ миний хувьд сайн найз гэхээр ингэж бодогдож байна л доо. Айгуу гой гэрэлтээсээ аль амжилттай байгаастай гэдгийг ингээ харахыг хүсдэг. Хамгийн гоё явцсан хүмүүсээс хамгийн аз жаргалтай мөчиг идлээсээ ч юм уу те тэгж харахыг хүсдэг. Түүнээсээ чи өөрчлөгдөжээ. Эсвэл үүдээ надаас илүү байгаад нь жоохон атаархах ч юм уу те. Яг одоо найзын хамгийн чухал зан чанар надад тэр гэж бодогддог. Ердөөсөө надаас илүү надаас дутуу гэдэг тийм үгийн санд байхгүйгээр яг энэ өнцгөөс л би өөрийгөө сайн найз байж чадчих байгаа гэж бодож байна. Гэхдээ яг халамжлах тал дээр бол сайн мэдэхгүй байна. Би чинь жоохон юм юу хүн юм бэлээ юм. Жоохон хүүтэн гэх юм уу? Одоо юу гэдэг өөрөө ингэж асуудаггүй. За чи яаж ийн? Туслах юм байна уу? Ч юм уу те эсвэл ингэж тусламж хэрэгтэй байгааг нь анзаарах ч юм уу? Тийм юм дээрээ жоохон юм чадваргүй юм шиг байгаа. Гэхдээ суралцсан л та. Тэгээд ингээд надаас ингээд тусламж хэрэгтэй байна гэхийг ингээд хүлээгээд байдаг гэх юм уу? Яг өөрөө анзаарахгүй болохоор надад ингээд тэрийг хэлжүүл би ингээд туслахтаа бүр ингээд супер хаппи биш үү гэд. Гэхдээ ингээд юм болгон дээр тэгээд ах хэцүү шүү дээ. Заримдаа нөгөө хүн анзаарчвал айгүй гоё байдаг тусламж хэрэгтэй байгааг, хань хэрэгтэй байгааг эсвэл вау баяр хүргэе гэдэг үг хүсэж байгааг ч юм уу те. Тэгээ энийг бол тийм манай найзууд хариулах байх. Сайн охин гэдгийг бас ээж маань хариулах байх. I have 10 business incomes гинэ 10 бизнесийн орлоготой гэж юм. Яг 10 бол биш байхаа. Энэ манифестэнд бас хүрээгүй л гэж бодож байна. 10 бол биш. Яг энийг би бичиж байхдаа юу бодсон бэ гэхээр нэг жихнээсээ бизнес утсан байхгүй юу? Миний царай орох шаардлагагүй ямар нэг үйл ажиллагаа явуулдаг юм компани үйлчлэгээний газар ч юм уу те ямар нэгэн юм борлуулдаг газар ч юм уу ямар нэг үйлдвэрлэл ч юм уу те яг тийм юм бодож ирсэн байхгүй юу? Тэгэд энэ бол биелээгүй. Тэгэхээр надад нэг юм айгу таалагдчихэж байна. Энэ дээр ганцхан өөрийнхөө тухай биш одоо сайн найз байх, сайн охин байх, сайн найз охин байх, эргэн тойрны хүмүүсээ халамжилдаг байх гэх тиймэрхүү юм бичиж байгаа нь надад өөрийгөө магтчихъя. Ингээд амиа биш шүү би гэд. Гэхдээ угаасаа өөрийгөө хайрлах гэдэг чинь яг уг утга нь өөрийгөө хайрлаж байгаа хүн эргэн тойрныхныгоо бүр гоё хайрладаг, бүр эрүүлэр, бүр сайнаар хайрлаж чаддаг. Өөртөө өгдөг харин дуусахгүй байгаа юм чи эргэн тойрныхондоо өгдөг харин ч гэсэн юм дуусахгүй гардаг гэсэн үг нь юм утгатай байхгүй. Түүнээс за би өөрийнхөө аз жаргалыг сонглоо. Чи яв. Би л гоё байл болоо ч юм те тийм үжил бодол биш. Ингэнэ I'm a magician and I'm really surprised that all the things come true like it's magic. Би бол ич хиттэн. Тэгээд миний хүссэн бүх зүйлс биелээд байдагт би үнэхээр гайхширдаг гинэ. Oh my gosh энэ бүр ингээ үнэхээр супер үнэн заяо. Бүр жоохноос эхлээд миний бүр хальт хэлжсэн үг хүртэл ингээ биелсэн байдаг за. Тэг би нэрнгээсээ өөрийгөө шидтэн гэж боддог. Энэ ингээ үнэхээр дэлүүлүү сонсогдчих магадгүй заяо. Магадгүй гэж угаасаа дэлүүлүү. Гэтэ би ингэж итгэхийг хүсэж байгаа. Тэг үнэхээр ингээд биелсэн зүйлүүд ингээ хараад ахаар бүр ингээ гайхширмаар. Би жоохондоо би ганцаар амьдрахыг хүсдэг байх гэж боддог байсан. Тэр маань ингээ биелсэн заяо. Өөр юу хүсчихлаа би? Яг ийм одоо ингээл Facebook дээр тухайд чи ингээд айгу одоо төхөрх охтууд байдаг байсан юм аа. Нэ 1007 гэх тэр охин байна. Яг одоо нөгөө дагалцдаг болохоор яг энийг санаад байна л да. Өөр нэг хөрхөн охтод зөндөө байдаг гэсэн маа Сараа гэд бас нэг охин байна. Охин ч гэсэн одоо надаас ихчлэх л та. Тэгээ нөгөө нэг Rocket Band клипэн тоглодог нөгөө инээдсэн зурагтай тэр эмхтэй байна. Тэнгүүд би ингээ тэр хүмүүс ингээ болохыг хүсдэг гэсэн. За ингээл ямар нэг юм тоглоал ингээл олонний нүдэнд гараал тэг хүмүүс намайг ингээл үзээл гэдгсэн чинь яг тэр нэг би болцсон өөрөө. Би англиар амар ярихыг хүсдэг гэсэн. Тэр маань ингээ биелцэн. Би бүр ингээ саяхан бодож ирсэн юм аа. Миний энэ манифест хүртэл ингээ биелцэн байх юм ингээд супер гой бүжиглэхийг хүсдэг байсан. Тэр манифест маань биелцэн. Миний бүжиглж байгаа надад үнэхээр таалагддаг. Бүжиглж байгаагаас авдаг мэдрэмж надад гоё байдаг. Би бүжиглж байгаа үедээ толон дарах надад гоё байдаг. Ер нь ингээд яриад байвал одоо би бүр яг хүссэн амьдралаар амьдарч байгаа. Яг ингээд миний хүссэн хүсэл бүхэн ютубер болох, инфлюенсер болох. Инфлюенсер гэдэг нь гэхдээ юу биш шүү. Бас яг 100% бүтээгдэхүүн сурталчилдаг те. Ямар нэгэн зүйл ингээ өмсөж харагдуулснаа ингээ хүмүүс хаанаас авсан бэ гэж асуудаг гэд тийм утгаараа биш. Ингээ хүмүүс нөлөөлдөг. Тэгээд би өөрийгөө тэгж боддог байхгүй юу? Сайн хүн байх гоё шүү ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг хин нэгэнтэй дээрээс арцах. Одоо түрүү миний нэг хэлсэн зүйл шүү дээ. Тэгээ сайн хүн л гэж хэлэх юм байна л да. Сайн хүн гэдэг чинь төгсгөн гэсэн үг л биш шүү дээ. Хамгийн гол нь сайн хүн байх. Асар баян байхаас илүү сайн хүн байх нь илүү үнцэнтэй. Эргэн тойрондоо сайн хүн байх, өөртөө сайн хүн байх, өөрийгөө уучлах ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд дээр би ингээд айгүй инфлюенсер байдаг гэж өөрийгөө боддог. Надад тийм мессежүүд бас айгүй hirдэг. Тэгээ тэнгуут ингээд за ингээд миний хүрэхийг хүсэж байгаа мессеж маань яг тэрүүгээрээ хүмүүст
ингээ бас хүрдэм байна гэж бодохоос айгүй гоё байдаг. Ер нь ингээ яриад байл ингээ бүр зөндөө ганцаараа аялж үзхийг хальт хүсэжсэн. Тэгээ хизээж ингээ боломжгүй зүйл санагдчихсэн. Тэгсэн чинь ингээл нэмэгдэт ингээл биелцэн. Тэгэл жоохондоо ингээ хардаг байсан хүмүүстэйгээ хамт ингээ зэрэгцэж үзхийнсэн ингээ нэг тэмдэглэл хүртэл байдаг. Тэр маань ч гэсэн ингээ биелцэн. Одоо ер нь байгаа бүх зүйл яг биелэл явж байгаа. Одоо орж ирэхгүй байгаа ч гэсэн. Хитрхи олон болохоор орж ирэхгүй байх шиг байна. Би бол ич үдтэн гэж боддог. I share love, inspire other people, I guide them, help people to become better гинэ. Яг би ингээ юу сонин ингээ урьдчилж ярьсан юм аа. Тэгээ дараа нь ингээ уншихаарыг тэр тухайгаа ингээ бичсэн байх юм. Би хүмүүст ингээ итгэл үнэмшил өгөх дуртай. Тэгээ хүнийг илүү сайн хүн, тэгээ өөрийнхөө хувьд илүү сайн хүн болгоход ингээ туцалдгаа гэсэн байна. Энэ манифестыг бол би биелсэн гэж хэлнэ. Надад 2024 онд 23 оноос илүү 2025 онд бүр супер мессежүүд ирсэн заяо. Ээж намайг ингээд таныг үзгээд ингээд үзүүлж исэн. Би таныг 12 татаа байхдаа үзчихсэн. Одоо тэдэн настай. Би таныг 10 жилтэй байхдаа үзчихсэн. Одоо би ингээд их сургуулаа төгсөж байна. Бүр ингээд үнэхээр хөөрхөн мессежүүд ирдэг. За тэгэл би чинь ерөөсөө тийм мэдрэмж бас ингээд авдаггүй байхгүй юу? Юу гэдэг ингээл намайг олон дагдаг, олон үздэг, намайг хүн таниад байна ч юм уу те. Яг намайг ингээ үзээд яг миний үгийг яг ингээ үг болгож ингээ хүлээж авдаг ч юм уу. Тийм ердөөсөө боддггүй. Зүгээр л ингээ ярихыг хүснэ ингээ ярддаг. Тэгэл тиймээс ч дөрөнгөд ингээд бүр төсөөлөгддөггүй заяо. Ингээ үнэхээр хөөх гоё мэдгүй гоё маа л гэж бодд юм байна. Миний үг, тэл миний влог ч юм уу, миний зарим одоо ингээл нэг ганц хоёр бичлэг байна. Энэ бичлэгээ 4 5 дахь үзэж гин. Яг хэрэгтэй үед оруулсан бичлэг байлаа. Би одоо ингээд single age, би ингээд 40-тэй 2 3 хүүхэдтэй чамаас ингээд суралцдаг гэл мэдгүй ингээл бүр зүгээр л амар талархдаг тэр хүмүүст. Тэгээд тэр хүмүүс гол ингээд би бичлэг хийсэн болохоор ингээл юм ойлгоол ч юм уу те өөрийгөө илүү хайрладаг болж байгаа бас биш байхгүй юу. Тэгээ өөртөө таад бас энийг үзэж байгаа яг тэгж комент биччихсэн хүмүүс таад өөртөө кредит өгөөрэй. Яг үйлдэлийг нь та нар өөртөө хийсэн шүү. I make төгрөгс a month in manifest бол билсэ. Одоо манифест юм чи ердөөсөө юм одоо айгу хэтрүүлж бичтэй штэ те. Хамаагүй гэл бүр ингээл бичтэй штэ. Энэ үед яг энэ дүн бол надад ингээд айгу хол санагдчихсан. Тэгэд би яг энэ манифест уншчаад бүр тухайн үедээ бичиж байхдаа би айгүй хол санагдчихсэнийг санаж ш. Тэгсэн чинь одоо ингээд сард энийг ингээ олцсон байж шít. Ер нь том мөрөөдөж явах хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэхдээ манифест чи юу штэ ингээл манифест биччихэл тэрийг ингээл одоо тэр манифестэнд хүрэх гэж амарч үйлдэл хийхгүй байх ч өөрөө манифест биш байхгүй юу? Одоо ямар нэг тийм ид шид яг үндэ бас биш байхгүй юу? Өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй тэрэндээ. Зүгээр ингээл бичээл лаасагаал хүжмж угуулал ямар нэгэн утга учиртай бүгд зүгээр бүх юм болохгүй. Яг энэ зүйлүүд бол чиний хийж байгаа зүйлийг чинь гоё дэмжиж өгнө гэх юм уу? Түүнээс ч яг үндэс суурь нь болохгүй. Үндэс суурь нь чиний хийж байгаа үйлдэл харин эдгээр нь болохоор чамайг ингэ дэмжээд чамд хүч өгдөг зүйл. Чиний замд учирч болох саад бэрхшээлийг зайлуулдаг ч юм уу те ингээд чамд гоё зүйл, гоё боломжуудыг бүр илүү гоё татчихэдэг тийм зүйлүүд гэж ойлгож болох юм шиг байна. Гэхдээ одоо минийхаар тайлбарлавал I've traveled to New York and it's amazing гинэ. Нью-Йорк явсан байна. Одоо аялсан байна. Тэгээд бүр үнэхээр гоёсэн гэж бичсэн байна. Энэ манифестыг бол би тэгтээ давуулж биелүүлсэн гэж бодож байгаа. Лондон явсан би. Cambridge, Manchester, Brighton явсан. Англи руу, Европын орнууд руу аялж үзэхийг хүсдэг байсан л да. Тэгтээ тэр үед надад айгүй хоол санагдчихсан. Тэгээд за ядаж Америка бичээгээд. Тэгээд тэгсэн чинь бүр тэрнээс илүү мөрөөддөг байсан. Хоттоо, улстай очиод бүр сар болцсон байна гэ. Энэ бол биелсэн. Тэгээд аялчаад ирсэн гэж бичсэн байгаа байхгүй юу? Яг алидийн гэ биелцэн өнгөрцөн юм шиг тий. Тэгээд бүр үнэхээр гоёсэн гэд. Энэ манифест бол 1000% биелсэн. I'm healthy, fit with good posture гинэ. Би эрүүл байгаа, би fit биетэй байгаа. Тэгэд миний одоо бүхтэр ингээд засагдсан гэсэн байна. Эрүүл ер нь бол байгаа гэж бодож байна. Ямар нэгэн дархлаа унсан юм байхгүй, ямар нэгэн үе мөчний өвчин байхгүй. Яг фитийн хувьд бол одоохондоо үгүй фит байха болцсон. Яг 24 онд жимдээ би бүр яг ингээд донтцсон явж исэн. Тэгээд манай жим чинь яг ингээд тав алгаал байдаг гэсэн. Тэгээд одоо цэх нуруутай болсон гэж хэлсэн байна. Posture гээд. Тэгээд яг одоогийн байдлаар болохоор би posture засгаж олон дасгалууд болон массажууд хийж байгаа. Тэгэхээр энэ манифест маань ч гэсэн биелэх замдаа явж байна гэж бодож байна. Чухалчилж үздэг болцсон байна гэдэг чинь айгүй болж байгаа байхгүй юу? I'm driving my own Mini Cooper гинэ. Өөрийнхөө Mini Cooper гэдэг машиныг унаад явж гин гинэ. Яг миний мөрөөдлийн машин Mini Cooper
байсан байхгүй юу. Гэхдээ тэр одоо бодоход штэ яг миний мөрөөдлийн машин уу ялгууны мөрөөдлийн машин уу би мэдэхгүй байна за. Vampire Diaries дээр Caroline Mini Cooper ундаг байхгүй юу. Тэгээ яг ялгуун битэр хоёлоо үздэг байсан. Caroline-ыг хараад тэгж бодсон уу? Ялгуун тэгж хэлээ тэгж бодсон уу? Яг энийг бас мэддэхгүй. Надад одоо Mini Cooper харахаар ингээ үнэхэр хөөрхөн байдаг. Тэгтээ мөрөөдлийн машин уу гэхээр бас хаяа үгүй байдаг. Тийм. Тэгээ одоо жолооны курс цугаагүй байгаа. Тэгээд машин бас яг надад ийм чухал хэрэгцээтэй зүйл байгаа юу гэхээр үгүй. Тийм машин бол яг миний хувьд ийм гэр бүлийн гишүүн олонтой хүмүүсийн хэрэглээ юм шиг үлээ. Байнгын шийдэш явж ажил амжуулдаг, хүүхдэд цэцэрлэг сургуульд нь хөргөж өгдөг, лагерт руугаа явдаг ч юм уу те, аав ээжтэй ингээд юм аваачид зөөж өгдөг. Тийм хүмүүст хэрэгтэй юм шиг санагдсан. Надад болохоор одоогийн байдлаар машин ингээ огт хэрэггүй, жоохон муухагаар хэлвэл гай болохоор зүйл зогсоол байхгүй байгаа. Гэрээсээ нэг гарахгүй байгаа. Айгүй их төвчрэлтэй байгаа. Гэрээсээ маш цөөхөн гардаг. Тэнгүүт яг машин зөв хөрөнгө оруулалт уу гэвэл одоогор бол үгүй. I'm magnetic, I deserve love, respect, money, abundance гэж байна. Би бол соронд шиг хайр, хүндлэл, мөнгө, abundance гэхэр ч одоо яг тийм зүйл ахгүй юу. Одоо бид нар ингээл санхүүгийн эрхчлөө гэж ярьдэн штэ. Яг тэр үг. Гэхдээ бүх зүйл дээр ашиглагдана. Хайрын эрхчлөө, хүндлэлийн эрхчлөө, туслахын эрхчлөө ч юм уу те сэтгэлийн эрхчлөө бүх зүйл. Тэр нь гэхдээ юу гэдэг надад ирдэг гих утгаас одоо санхүүгийн эрхчлөө гэхэр чи надад маш их мөнгө ирдэг гэсэн үг биш штэ. Надаас ингээд хичнээн их мөнгө гарсан ч дуусахгүй ч юм уу те хүссэн үедээ хүссэн юм авч чадах тийм зүйлийг одоо эрхчлөө гэж хэлдэг штэ. Яг тэрнтэй адилхан утгаар хайрын эрхчлөө гэдэг нь хэнийг ч хайрлахтаа харамж биш, хэнийг ч хүндлэхтэй харамж биш. Ердөөсөө дуусахгүй ингээ гараал байдаг. Нэг тийм бас зүйл үүдэн штэ. Хүн хайрлах гэхээр ингээ хайрын дуусах гэдэг юм шиг. Хүн хэнийг нэг хүндлэх гэхээр ингээ дотор нь ингээ хүндлэн ингээ дуусах гэдэг юм шиг. Тэг хүн хүндлэхтэй харамж, хүн хайрлахтай харамж, хүнд туслахтай айгүй харамж. Тийм байхгүй. Надаас ингээ ундарч гарч идэг бүр ингээ ийм их булган байгаа. Ингээд дуусахгүй ингээд мөнхийн тийм зүйл. Тэгээ тэр нь хайр, хүндлэл, мөнгө, тэгээд abundance энэ зүйлд би ингээд аягүй соронд шиг гэж хэлсэн байна. Энийг бол би үнэн гэж боддог. Хин нэг хүндлэх гээд дотроос ингээл ямар нэг юм харамлагдаад байсан юм байхгүй байх. Хин нэг хайрлах гэхээр харамлаад байсан юм байхгүй байх. Тэгээд ийм эрхчлөөдөр бол би өөрийгөө аягүй эрхчлөөтэй байгаа гэж бодож байгаа бүх зүйл дээр. My YouTube reached 1 million. Oh my god гэд 3 анхааруулгын тэмдэгтээ бичсэн байна. Миний YouTube болохоор сая хүрээгүй 326 мянга байгаа лөө одоо 28 ч байгаа лөө том өрөөцсөн байна. Биелээгүйгээд ердөөсөө одоо сэтгэлээр унахгүй байна. Тэг угаасаа 1 сая хүрэх нь бол ойлгомжтой. Энийг юу ч зогсоож чадахгүй. Тэгтээ 25 онд биш, 26 онд биш. Магадгүй миний бодлоор 28 онд хүрч магадгүй гэж бодож байна. Эсвэл 27 оны сүүлд. Тэгээд ямар нэгэн юмд ийм хурдан хүрэх гэж юу нэг хичээддэггүй штэ би. Баг багаар дээшлэх нь яг одоо надад тохирдог амьдралын хэм маяг юм шиг байгаа. Огцон мэрсэн нэр хүнд, огцон мэрсэн мөнгө, огцон мэрсэн алдар нэр ч юм уу тийм зүйл биш яг ингээл баг багаар. I have my own studio team гэсэн байна. Өөрийн гэсэн ийм одоо студийн багтай одоо мэрэгжлийн бичлэгний багтай болсон байна гэж бичсэн байна. Энэ бол биелсэн. Hot Mic Diaries дээр анх удаа би мэрэгжлийн хүмүүстэй баг хамт олонтой ажиллаж үзсэн. Тэгээд яг миний баг бол биш. Яг хамтардаг гэсэн үг. Тэгээд би босс нь байгаад тэд нэр одоо ингээд одоо миний ажилч юм уу тийм утгаар биш. Маш гоё хамтралтай явдаг. Би биенийхээ саналыг хүндэтгэж сонсдог. Pixel Agency гэдэг байгаа. Миний Hot Mic Diaries-ыг одоо гардаж хийдэг. Тэгээд яг энэ хамт олонтой учирсанд бол би ингээ үнэхээр баяртай байдаг. Яг ердөөсөө тэдний зүгээс ийм ажиглагддаг байхгүй юу? Ruby-д бид нар юм хийж өгч байгаа доо. Энэ бол Ruby-гийн контенттэй ч юм уу те. Ердөөсөө тэгдэхгүй. Тэр нь ингээ надад бүр үнэхээр супер байдаг. Йоо ямар гоё ингээд өөр юмсэг ханддаг юм бэ гэдэг. Энэ манифест маань бол биелсэн. За нэг юм байна. Энэ бичлэг маань төсөөлснийг бодгож хуурт болчихлоо. Одоо ид шидийн зүйл гэдгсэн шүү дээ. Тэгээ өөрийнхөө хэрэгэлдэг нэг юм ид шидийн юм дадлуудаа бас хуваалцъя гэж бодсон. Өөр нэг бичлэг дээрээ. Одоо лаасах бүгж мөгж гэдгээс гадна ихтгэл үнэмшлийн тэм зүйлүүдэд хуваалцна гэж бодсон. Тэгээ дараа нь манифестийн тухай сурч авсан шин аргуудыг бас хуваалцмаар байгаа өөр нэг бичлэг дээр. Тэгээ та нарт сонирхолтой байсан уу сэтгэлээ бичээрэй. Тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Амар сонир албаны хэлчлээ. Тэгээ жоохон гоё л. Тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзъя. Bye. Love you. Хуруугаараа заажлахгүй шүү дээ. Love you. Гэхдээ энэ амир сонио би ингээ өөрийгөө камер тараад байгаа байхгүй. Тэг өөртөө хайртай гэж хэлж байгаа юм шиг ингээ хуруугаараа заагаад байгаа байхгүй. Ингээ мэ хайр. Мэ талархал. Үнэхээр их баярлалаа.